Одоо харуулах зурагт анхаарлаа хандуулаарай. Та юу харж байна? Өндөр настай өвгөн эмгэн хоёр харагдаж байна уу? Эсвэл гитар тоглоод дуулж суугаа малгайтай залуусыг та эхэлж харсан уу? За тэгвэл одоо энэ зүүн талд байгаа хар цэг рүү анхаарлаа төвлөрүүлээрэй. Хар цэг рүү шүү. Баруун талд байгаа дүрс нь диагоналаар хөдөлж байна уу? Эсвэл дээшээ доошоо хөдөлж байгаа юм шиг харагдаж байна уу? Хар цэг рүү төвлөрсөн байхад баруун талынхын дүрс диагоналаар хөдөлж байгаа юм шиг харагдаж байгаа биз? Гэхдээ яг үнэндээ ихц дээшээ доошоо хөдөлж байгаа. Та дэлгэцэн дээрээ хуруугаа байрлуулж байгаад шалгаад үзсэн ч болно. Нүдээр харах гэдэг бидний хамгийн чухал мэдрэх үнийг. Бид эргэн тойрноос авч байгаа нийт мэдээллийн бараг 90%-ийг нүдээр авч байдаг. Бүр 1000 сонсохоор нэг үз гэсэн зүйрд зөөгч байна. Бидний тархины нийт эсийн 40% нь нүдтэй ямар нэгэн байдлаар холбогддог бөгөөд бид зурган мэдээллийг бичвэр мэдээллээс 60,000 дахин хурдан боловсруулж чаддаг. Тэгвэл бид яагаад саянх шиг зургийг заримдаа андуурч харддаг юм бол? Энэ асуултад хариулахын тулд эхлээд бидний нүд яаж хардаг талаар товч ярилцъя. Нүд нь эвэрлэг, торлог, солонгон мөрхөвч, хүүхэн хараа, линз нэвэр гүйцэтгэдэг нүдний болор зэргээс бүтдэг. Нүдийг хамгаалж байдаг хамгийн гадна талын тунгалаг давхаргыг эвэрлэг бүрхөвч гэнэ. Гэрэл анх бидний нүдэнд тусахдаа эвэрлэг бүрхөвчийг нэвтэлж хүүхэн хараагаар дамжин цааш нэвтрэнэ. Бидэнд тод харагддаг нүдний өнгийг тодорхойлдог давхаргыг харин солонгон мөрхөвч гэнэ. Солонгон мөрхөвч нь хүүхэн харааны хэмжээг өөрчилж хэр их гэрэл нэвтрүүлэхийг шийддэг. Нэвтэрсэн гэрэл нүдний болрын тусламжтай фокуслагдаж торлог бүрхөвчдээр тусна. Яг энэ үед гэрэл хүлээн авагч тусгай эсүүд туссан гэрлийг хүлээж аваад цахилгаан сигнал болон хувиргаж тархи руу дамжуулдаг. Ингээд тархи дээр цахилгаан сигналыг оюуны зурглал болгосноор бид эргэн тойрноо харж чаддаг байх нь. Нүдний хэвийн үйл ажиллагаа нулимс чухал үүрэгтэй. Нүдийн анивчих тоол нь нүдний гадуур нулимсны нимгэн давхарга үүсч нүдийг цэвэр, чиглэг байлган гадны халдвар бохирдлоос хамгаалдаг. Нулимс зүгээр ус юм уу гэвэл тийм биш. Нулимсны давхарга нь бүр 3 үечлэлтэй байна. Хамгийн гадна талд нүдийг хурдан хуурайшаас хамгаалсан тослог үе, дунд нь нүдийг чийгшүүлэх усан үе. Тэгээд нулимсны давхаргыг нүдтэй наалдуулж тогтоон барих үүрэгтэй салст үе гэж байна. Нулимс нь нүдний дээр байрлах нулимсны булчирхайнаас гараад нүдний буланд байдаг нулимсны сууг болон хамраар гадагшилдаг. Уйлахаар нусгаа ождог нь ийм шалтгаантай. За тэрч яах вэ? Нүдээр дамжсан цахилгаан сигнал тархины харааны төвд очиж боловсруулагдана. Харааны төв нь баруун зүүн тархинд хоёуланд нь байдаг бөгөөд зүүн нүднээс гарсан мэдээлэл баруун тархинд, харин баруун нүднийх нь зүүн тархинд очдог байна. Бид альвааг тод тодорхой харахын тулд харааны төвд байгаа нейронууд өөр өөрийн үүргийг гүйцэтгэнэ. Нэг хэсэг нь харж байгаа зүйл яг юу болохыг, ямар өнгө хэлбэртэй болохыг таних бол өөр нэг хэсэг нь ямар хурдтай, ямар хөдөлгөөн хийж байгааг тодорхойлно гэх мэт. Энэ бүх мэдээллийг нэгтгэж байж бид бүрэн зурагтай болно. Харах гэдэг тархины 30 гаруй хэсгийг оролцуулдаг маш нарийн төвхтэй, бас чамгийн хугацаа зарцуулдаг процесс учраас бид үйл явдлыг болоод өнгөрснөөс нь 100 миллисекунд буюу T.1 секундын хосролтойгоор хардаг байна. За, нүдний бүтэц ажиллагааг ойлгосон болохоор одоо өмнөх асуулт руугаа буцъя. Бид яагаад зарим зүйлийг байгаагаас нь өөрөөр хардаг? Энэ процесс тархины яг аль хэсэгт явагддаг болохыг Америк болон Канадын эрдэмтдийн баг тархины fMRI зураг ашиглан судалж үзжээ. Туршилтандаа бараг ижилхэн 2 зургийг оролцогчдод харьцуулан харуулж тархины аль хэсэг нь идэвхжиж байгааг тодруулсан байна. Нэг нь бидний өмнө харсан зураг. Нөгөө нь үүнтэй маш төстэй боловч баруун талын дүрс нь жинхнээсээ диагоналаар хөдөлж байгаа зураг. Та одоо харьцуулаад хараарай. Эндээс 2 таамаглал дэвшүүлж болно. Нэг бол энэ юмыг андуурч харах процесс тархины харааны төвд явагдаад бид анханасаа буруу харж байна. Эсвэл зөв харж байгаа ч гэсэн харсан мэдээллээ тархи өөрөө мушгин гуйвуулж үйж болно. Тэгвэл судалгааны дүн ингэж гарчээ. 2 өөр зураг судалгаанд оролцогчдын харааны төвийн өөр хэсгийг идэвхжүүлж байв. Өөрөөр хэлбэл харааны төв нь
энэ зураг хоёр өөр зураг байна гэдгийг таньж байна гэсэн үг. Харин тархины комплекс бодол шийдвэр гаргалтыг хариуцдаг хэсэгт яг ижилхэн идэвхжил ажиглагдчих. Тэгэхээр харааны төв хичнээн зөв харж байсан ч гэсэн тархины бусад хэсэг нь харсан зүйлийг төсөөлөл таамаглалаар баяжуулж байна гэж үзэж болох юм. Мессеж бичиж байхад утас автоматар автокоррект хийгээд байдагтай адилхан бидний тархич гэсэн харж байгаа зүйлсээ өөрсдийн мэдлэг харах өнцгтөө тааруулан гүйцээж боддог байна. Энэ бол эволюцийн дунд бий болсон чадвар. Бид гадны ертөнцөөс ирж байгаа мэдээлэл болгоныг цаг алдалгүй боловсруулж чадахгүй. Тгийг шаарлах ч яг үндэ байхгүй. Гаднаас ирсэн мэдээлэл болгоныг боловсруулах нь цаг хугацаа, энергийг зарцуулсан ажил. Харин автокоррект хийгээд явчихвал хамаагүй хурдан хариулт үзүүлж шийдвэр гаргах, аюулаас зайлсхийх боломжтой болно. Тийм учраас бидний тархи өмнөх туршлага мэдлэгийг ашиглаад аль болох ихийг таамаглахыг оролддог бөгөөд мэдрэхүүгээс ирсэн мэдээлэл нь энэ таамаглалыг зөвшрүүлэхэд голчлон хэрэглэгддэг байна. Үүнийг нотлохны хэлбэр жишээ нь энэ хоёр цэг. Уул нь улаан цэг, ногоон цэг хоёр яг зэрэгцэх мөчид ногоон цэг тодорч харагдаж байгаа. Гэхдээ танд яг зэрэгцэж харагдахгүй байгаа биз? Яагаад гэвэл бид улаан цэгийг хөдөлж байгааг аль хэдийнэ харж агсан болохоор очих байрлалыг нь тархиндаа төрүүлээд төсөөлчихсөн байна гэсэн үг. Зөвхөн хөдөлгөөн дээр ч биш, өнгөн дээр ч гэсэн бид адилхан таамаглал хийж байдаг. Та энэ даашин цэгийг санаж байна уу? Нилээд хэдэн жилийн өмнө интернет дээр шууган нэгдэж байсан да. Танд энэ даашин цэг ямар өнгөтэй харагдаж байна? Хүмүүсийн даашин цэг хар хэмжээртэй цэнхэр үү? Эсвэл шар хэмжээртэй цагаан уу гэдэг дээр хоёр хуваагдаж онлайнаар нэлийн ширүүхэн мэтгэлцэж байлаа. Нью-Йоркийн их сургуулийн тархи судлаач Паскал Воллиш нэгэн судалгааны ажилдаа энэ асуултад хариулахыг оролджээ. Тэрээр нийт 13,000 хүнээс орой хэдэн цагт унтдаг, бас энэ даашин цэг ямар өнгөтэй гэж харж байгааг нь санал асуулгаар асуухад шар шувуунууд буюу оройтож унтдаг хүмүүсийн ихэнх нь цэнхэр хар өнгөтэй байна гэж. Харин эртэж шувуунууд буюу эрт унтаад эрт босдог хүмүүсийн ихэнх нь шар цагаан байна гэсэн хариулт өгч. Энэ үр дүнгээс тэр эрдэмтэн даашин цэгийг оройтож унтдаг хүмүүс болохоор хиймэл гэрэлтүүлэхтэй орчинд байна гэж таамаглах нь илүү илбэг. Харин эрт унтдаг хүмүүс эсрэгээрээ байгалийн гэрэлтүүлэхтэй орчинд байна гэж бодсон байна гэсэн таамаглал төвшүүлжээ. Мэдээж гэрэлтүүлгээс хамаарат хувцсны өнгө арай өөр харагдана. Өөрөөр хэлбэл хүн тодорхойгүй зүйлтэй нүүр тулахдаа өөрийн дассан орчин, өмнөх туршлага, дурсамжаас хамаарат өөр өөрөөр харж байна гэсэн үг. Тэгвэл бид харж чадахгүй эсвэл муу хардаг бол яах вэ? Хэрвээ бид харж чадахгүй байсан бол аливааг зураглан төсөөлж чадах болов уу? 3 настайдаа хараагүй болсон нэгэн хүний түүхийг энд жишээ болгож үзье. Энэ хүн багадаа нүдний гэмтэл авснаас болоод амьдралынхаа 40 жилийг хараагүй өнгөрүүлж 43 наснда л уудлын эмчилгээгээр нэг нүдэндээ хараатай болжээ. Америкийн хэд хэдэн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг энэ хүнд хараа орсныхан дараа төрөл бүрийн дүрс зураглал харуулж тархины аль хэсэг нь идэвхжиж байна, ямар дүрсийг ялгаж харж чадаж байна гэдгийг нь судлахад тэрээр гурвалжин, дөрвөлжин гээд энгийн дүрсүүдийг ялгаж харж чадаж байсан ч гэсэн тархи гүйцэн зураглах шаардлагатай зургуудыг төдийлөн сайн таних чадахгүй байгаа мэдэгджээ. Судалгаанд ашигласан нэг зураг нь энэ. Та энэ зургийг хараад голд нь дөрвөлжин дүрс байна гэж олж харж чадаж байгаах. Бид амьдралынхаа турш дөрвөлжин дүрс харсаар байгаад энэ дөрвөлжин бүтэн зураагүй байсан ч гэсэн ухамсараараа гүйцэн таамаглаж чадаж байна. Харин өмнө дурдсан хүн маань бүр ингэж бүтэн зурахгүй л бол дөрвөлжин дүрс олж харж чадахгүй байжээ. Ингээд бодохоор бидний харах чадвар бүхий л амьдралын турш сайжирч бас өөрчлөгдөж байдаг байна. Бас бид эргэн тойрноо яг байгаагаар нь гэхээсээ ямар байх ёстойгоор нь хардаг болж таарч байна. Тэгвэл бид ер нь нүдэндээ итгэж болох уу? Хариултыг танд үлдээе.